Сайн байна уу, итгэлээгч Мария-Луиза? Итгэлээгчээ, миний асуулт Эфес номын 4-р бүлгийн 31-р эшлэгтэй холбоотой юм. Өмнөх Библи судлалын үеэр та бидэнд хэрэв хүн зүрхэндээ мэдэрсэн зүйлээ Бурхны өмнө хүлээн зөвшөөрвөл эзэн түүнд тусалдаг гэж зааж исэн. Бид эзэнд үйлчлэхийн тулд зүрхэндээ нүгэлгүй, хорсолгүй байх ёстой гэдэг. Гэвч бид эзэн рүү залбирч, түүнээс гуйн, түүний өмнө үнэнч байж, өвдөг сүгтэн залбирсан ч заримдаа зүрх доторх тэр асуудал хിവэрэ байгаа мэт санагддаг. Илч Паул Эфес номын 4-ийн 31-д ингэж хэлсэн байдаг. Аливаа хорсол, өөр, хилэн, хашгирайн, гүтэлэн бүх муу мухан хамт та нараас зайлаг. Хэрэв тэр хүн зүрхэндээ юу байгааг ухаарч, өөрийгөө даруусхан эзний өмнө түүнээс гуйж залбирсан боловч тэр сүнс эсвэл тэр мэдрэмж байсаар байгаа мэт санагдвал бид өөр юу хийх ёстой вэ? Тэгэхээр бид ихэвчлэн өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрч өөрсдийгөө даруухан байлгах нь эзэнтэй ярилцсан түүнээс тусламж гуйх хэрэгтэй гэдэг. Энэ нь ч зөв. Гэхдээ бид зүрх сэтгэлээ цэвэршүүлэхийн төлөө ч бас хичээх хэрэгтэй. Бид нүгэл үлдэхгүй байхын төлөө хичээн зүтгэл гаргах хэрэгтэй. Жишээ нь бид сорилтонд орсон үедээ орилж хашгирн ууралмаар байвал өөрөө өөртөө ингэж хэлэх хэрэгтэй. Би буруу авирлаж байна. Би махан биеийн хүсэл татаж байна. Би муу сүнс намайг захихыг зөвшөөрч байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Би одоо тайвшрах хэрэгтэй. Би амаа хамхих хэрэгтэй. Би энэ мөчөд зайгаа авч биеэ барих хэрэгтэй. Энэ мэдрэмжинд бууж өгч болохгүй гэж. Хэрвээ би залбиртаа эзэн минь, би муухай ааштай. Би хурдан уралдаг. Би маргалдаж харааж эхэлдэг гэж хэлбэл би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Гэвч сорилтонд орсон үед өөр хурч, орилж хашгирмаар, загнаж сухмэр санагдсан тэр мөчөд өөрийгөө барьж чадахгүй байх аюул байсаар байдаг. Харин тэр үед түр зогсоод сэтгэлдээ Бурхан руу хандан эзэн минь, надад туслаач. Энэ бол миний сул дорой махан бие. Энэ надад цаад болдог муу сүнс. Эзэн минь, намайг чөлөөлөөч. Би үүнийг хүсэхгүй байна гэж хэлээд тайван байж чадвал Бурхан бидний үнэхээр гэмшиж энэ тал дээр өөрчлөлтийг хүсэж байгааг хардаг. Хэрэв бид үнэхээр чин сэтгэлээсээ эдгээр зүйлсээс зайлсхийхийн төлөө хичээвэл Бурхан бидэнд тусалдаг. Жишээлбэл хэрэв би бусдыг доромжлох, загнах сул талтай бол би өөртөө үүнийг дахиж хийхгүй. Энэ бол муу зүйл. Энэ бол нүгэл. Энэ бол миний сул тал гэж хэлэх хэрэгтэй. Магадгүй надад цаанаасаа загнамаар, аашалмаар хүсэл төрсөн ч би үүнийг хийхгүй. Учир нь би өөрчлөлтийг, Бурхамд таалагдахыг, би амар амгалан, тайвшрал, дүлгүүн байдлыг мэдрэхийг хүсэж байгаа болохоор бас би эзнийг гүнвсүүлэхийг хүсэхгүй байгаа болохоор тэр юм. Биднийг хичээхэд Бурхан энэ зарилыг харж биднийг өөрчлөхөд тусалдаг. Учир нь гол асуудал нь бид ихэнхдээ зүрх сэтгэлээсээ биш, харин зөвхөн амаараа гэмшдэгт байгаа юм. Эзэн минь, өчигдөр хийсэн зүйлийн минь төлөө намайг уучлаач. Өнөөдрийн минь төлөө уучлаач гэж хэлээд маргааш нь яг л адилхан зүйлийг дахин хийвэл энэ нь ямар ч ашиггүй. Энэ үед эзэн бидний залбирлыг сонсохгүй. Бидэнд өөрсдөд маань залбирал маань хоосон, худлаа мэт санагдах болно. Яагаад гэвэл гэмшил нь сэтгэл зүрхнээс гараагүй болохоор тийм байгаа юм. Харин сорилт буюу шалгалтын тэр агшин ярьж нүгэл биднийг унгахаар бидэнтэй нүүр тулахад бид үгүй гэж хэлж өөрсдийгөө артуусгүй байвал Бурхан бидэнд тусалдаг. Учир нь тэр бидний чин сэтгэл өөрчлөгдөх гэсэн хүслийг хардаг.